Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Өмнөх дугаараар бид Аргун хааны Францын Го Филипп хаанд илгээсэн захидлыг танилцуулсан байгаа. За энэ удаад бас мөн тэр Аргун хаан Илхан тусын 4-р хаан Аргун хааны Ватиканы Пап лам 4-р Николас илгээсэн захидлын талаар ярих юм аа. Тэгэхээр энэ бол хариу захидал юм байгаа юм. Өмнө 1289-1288 онд 2 ч удаа тэр Паплам Аргунд захидал илгээж л дээ. Гэхдээ ер нь бол Папламын илгээсэн захидал нь одоо байхгүй ч гэсэн тодорхой байгаа. Агуулга нь бол тодорхой байгаа. Католик шашинд л ор гэсэн тийм шахсан ятгсан тийм захидал байгаа. Тэгээд 1290 онд Аргун хаан Папламд хариу бичиж энэ шашинд орох уугүй юу гэдгээ ер нь орох ёстой мó үгүй юм уу, ямар чиртэй юм бэ гэдгээ өөрөө их нэлээд дэлгэрэнгүй бичсэн захидал байгаа. Гэхдээ харамсалтай нь яг захидал ууг гэхээр тэр чигээрээ бүтнээрээ бас үлдээгөө. Ер нь яг төгсгөлийн хэсэг нь хичнээн төгсгөлийн хэсэг нь үлдсэн ч гэсэн бид нар эндээс яг Аргун хааны гол үзэл санааг бол эндээс бол хараад авчиж болохоор тэгээд бас Монгол бичгийн хэлний сонирхолтой үгнүүдийг бас харахаар ийм бичиг байгаамаа. Тэгээ 1921 онд Ватиканы нууц архиваас энэ бичиг ийм захидал байгааг олсон. Тэгээ тэрнээс хойш Монгол эрдэмтэд судалсан өөрөөрөө уншиж тайлбарласан ийм захидлыг. За одоо ингээд энэ захидал дээрх үгсийг одоо харъя. Ингээд агуулгыг нь авч үзье. За энэ эхнээс баларчсан байгаа төгсгөлийн хэсэг гэж дөрөв хэлсэн тийм ээ. Тэгээ ийн бусад алиба иргэн өбөрүн ном бичигээр жал гэдэг нь одоо залбирихун гэж тасарсан юм шиг байгаа юм. Тэр судлаачд бол тэгж нөхөж уншдаг. Залбирихун одоо бусад альва иргэн өөрийн ном бичгээр залбирдаг гэсэн санаа явж байна тийм ээ. Аран худалчхын залбирэн буй. За ард иргэд зарим иргэд бол бас худалчхын гэдэг нь худалч гэдэг дээр одоо багс худахтай хан дагвар залгасан байна. Мишихагийн ном Тэнгэрийн түр тай гэж. Энэ Мишиха гэж одоо сир хэлний месиа гэдэг бүр хеврей хэлнээс мишиса гэж гаралдаг месиа гэж буусныг Мишиха гэж монгол бичгээр болгосон байна. Мишиха гэдэг нь одоо ерөөсөө энэ дээр юу хэлж яах вэ гэхээр христийн шашныг ердөөс хэлж байгаа. Аврагч гэсэн утгатай үг нь бол. За тэгэхээр энэ бол христтэй гэж зааж байна. За Мишихагийн ном Тэнгэрийн дүр тайгч үнэн буй. За тэр бай гэсэн маягаар хэлсэн байна буй гэдгийг. Одоо орчин цагийн монгол хэлэндээ их төгсжсэн үе явах нь шүү дээ бай гэж яхах утгаад. Идүгэ ил хаан Мишихагийн ном тур ортугай химээж илээж өгөө чи. За одоо яг тэр папын бичсэн санааг одоо хэлж байна. За чи намайг Мишихагийн ном буюу тэр христийн номд католикийн номд орж гэж илгээсэн юм байна чи илээж өгөө чи гэж. Сайн эцэг мануу Мишихагийн ном үнэний тул сайн эмээгийг ба силамтай хүү бүлие химэн. За ингэж явж байна. Энэ аавыгаа христийн шашинтан байсан, эмээгээ христийн шашинтан байсныг хэлж байна тийм ээ. Ингэж байсан учраас чи одоо намайг христийн шашинд ор гэж гинөө гэсэн. Одоо бүлие химэн гэчээ. За өргөжлүүлж явъя 11-р мөр. Та христэн иргэн дүр ад бүү хүртгөө химээж хідэнтэй ба догуулгын элчин илгээж. За энд бас нэг үг баларчсан байна. Хүү илэн абаяа гэж байна. За тэгээд ингэж элчин илгээж одоо силамд ор тэр силам гэдэг нь христийн шашинд ор гэж аав чинь христийн шашинтай байсан, эмээ чинь христийн шашинтай байсан гэж ятгадаг байсан байна л да тийм ээ. За тэгсэн чинь силам дур гэдэг нь одоо нэг христтэй тийм ээ. Ортугай химээхүй чинүү зүв. Силамд ортугай гэж чиний хэлэх чинь зөв тийм ээ. Зөв ба Чингис хааны ургууд өбөрүн монголжин дурабаар ажуу гэдэг нь байж гэсэн үг тийм ээ. За энэ дээр л одоо жинхэнэ их мундаг санаа гарч иж байгаа юм л да. Чи бол чиний тэгж хэлээд ятгаад байгаа чинь зөв. Тэгвэл Чингис хааны ургууд өөрийн монголжин дурабаар ажуу байж силамдэр оробасу ба эсбэсу орох ба үгүй бол орохгүй бол тийм ээ. Эсбэс бэр гагцаа мөнх тэнгэр мэд химээжүү. Христийн шашинд орсон ч одоо их хааны ургийн хүмүүс байгаа, лалын шашинд орсон ч хүмүүс байгаа. Ерөөсөө тэр бол монголчин дураараа байж тэр орох уугүй юу гэдгийг ерөөсөө гагцгүй мөнх тэнгэр мэд гэж байна шүү дээ. Энэ л одоо их том философи утга ноогдож байгаа энэ захааны.
химээж эд силамдур ороксод таны мэтис мага гэдэг нь магад гэсэн үг. Мага үнэн сэтгэлтэн аригуун аран гэдэг нь ард тийм ээ. Ганц тооноор ард гэдэг ч үг нь олон тоон дээр байсан шүү дээ. Одоо л ард гэдэг ганц тоон болсон. Аригуун аран мөнх тэнгэрийн Мишихагийн ном жарлаг буш үл болгон үл зөрчин тийм ээ. Буш үл болгон гэж үл зөрчин буяа. А бусад иргэн таны мэт одоо ийм сайн хүмүүс бол ингээд сайхан ингээд тэнгэрийн тэр Силамынхаа тэр Христийн номыг дагаад их сайн явж гин гэсэн санаа хэлж штэ тийм ээ. А гэтэл бусад иргэн мөнх тэнгэрийг умартаж буш болгож зөрчиж тийм ээ. Худал хулгай үйлс үйлдэх хүн үлүгүү олон буй. Идүгэ намайг Силамдур Христэд ис оржихуу химэн магуйлан ба сэтгэн ахуучи. За энэ одоо ерөнхийдөө жаахан хатуухан шиг хэлж байна одоо. За өдгөө чи намайг Христэд орсонгүй гэж муулж сэтгэж гин өвөө чи. Гагцаа мөнх тэнгэрийн дур залбир басу зүгээр гэж. Ганцхан мөнх тэнгэрт залбирвал зүгээр. Сэтгэж абаасу Силамдур оргсон митүү үлүгүү бай. За энэ бас нэг сонирхолтой философи санаа гарч байна. Одоо мөнх тэнгэр залбираад ер нь л их сайхнаар сэтгэж сайхан байх юм бол тэр Христэд оёг л орсны адил сайн биздээ. Заавал орох албагүй гэхдээ хүн ингэж сайн байх юм бол тийм ээ. Тэгээд бичиг мануу барс жил жуны тэргүүн сараын 5 шинэдээ. Оруми гэдэг нь Орми гэж армянаар Орми гэдэг нь одоогийн Азербайджанд байгаа хот. Оруми та бүхий дур бичбэ гэж. За ер нь нэг нэлээд олон захилагчид одоо Христийн шашинд ор гэдэг хаар нь одоо ийм их нарийн философи утгатай гүнзгий санаатай хатуухан үгтэй бас загтал илгээж буцааж илгээж байсан байгаа юм. Тэгэхээр эндээс харахад бол тэр монголчуудаас олон шашны хүлцэл гэдэг юмыг бид монголчууд анхлан хөгжүүлсэн хүмүүс тийм ээ. Тэгээд хэн нэгэн хүн шашнаас шүтэж байж хахад бол яг тэрийг нь хүндэтгэж шүтэж байдаг. А гэхдээ хүний өөрийнх нь итгэл үнэмшил рүү халдаж заавал ингэж ор гэхээ эсрэг одоо хатуухан бас зогсдог байсныг илэрхийлж байгаа. Ийм нэгэн түүхэн талаасаа хэл шинжлэлийн талаасаа маш чухал олон нууц олон санааг агуулсан ийм бичиг Ватиканы нууц архивд одоо хадгалагдаж байгаа. Хуулбар нь Монгол улсын ерөнхийлөгчөнд айлчлаад хуулбарыг нь бас Монгол улсдаа авчирсан байгаа. Тэгээ манай залуучууд өөрсдөө очиж үзээд үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа. Тэр үзээд бас танилцаад өөрсдийнхөө унших гэж оролдоо. Зарим нэг үгийг нь бас заавал тэр том эрдэмтдийн уншсанаар биш өөрсдийнхөө ийм биш байсан биш үү гэж бас оролдож судалж